Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани үзүүлж байна. Чамбай хүүгийн зөвлөмж. Хөөх аав. Манай энэ шинэ газар хотын өндөр барилгууд харагддаг юм биш үү дээ. Энэ талдаа буул нар их сайн тусгаар сайхан газар юм аа. Үгүй дээ миний хүү. Үеэр улс галын болон цахилгааны аюулгүй байдлаа хангаж цахилгаан эрчим хүчний хамгаалалтын зурвсыг мөрдөж зөвшөөрөгдсөн газараа буух нь маш чухал юм хүү минь. Дөрвүүлээ орон гэрээ бариад хууль дүрмийнхээ дагуу цахилгаанаа залгуулад сайхан тогтчихно. За аава. Миний хүү аавда тэр гэрлийг төхүүлээд өгдөө. За аава. Энэ мөн үү? Миний хүү ч аавда туслаад мундаг хүү шүү. За миний хүү тэр гэрлийнхээ унтраалга тэр дараад үзтээ. Хөөх, гэрэл асчихлаа. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулчихсан болохоор цахилгаанаар хангагдах эрх үүсдэг юм шүү миний хүү. Аваа, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ гэж юу байдгийг? Цахилгаан эрчим хүч хангагч байгууллагаас эрчим хүч авч хэрэглэснийхээ төлөө тодорхой эрх эдэлж үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан баримт бичгийг гэрээ гэдэг юм. Тэгэхээр тог хэрэглэж байгаа хүн бүр гэрээ байгуулах юм байна тийм ээ? Тэгэлгүй яах вэ? Хэрэглэгч нь гэрээнд заагдсны дагуу дараах үүргүүдийг хүлээнэ. Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах. Мөн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах. Аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, шинжлэлтэй холбоотой асуудлаар хангагчаас мэргэжлийн тусалцаа хүсэх, зөвлөгөө авах. Байр орон сууц, хашаа, газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нүүхтэй цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгаж, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Хуулийн этгээд нь жил бүр 7 дугаар сарын 20-ны дотор дараа жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний захиалгыг хангагчид гаргаж өгөх. Цахилгаан тоног төхөөрөмжийн байрыг аваар ослоос урьдчилан сэргийлэх, галт үмэр эсэргүүцэх хэрэгслээр хангах үүрэгтэй. За, маш сайн ойлголоо. Бүгдээрээ болзошгүй эрсдлээ сэргийлж, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөг чандлан биелүүлцгээе.